Вау. Чи яаж ингэж чадваа? За, бит хоёрын өмссөн бол яг одоо өмсөж байгаа энэ ганган гой пижакууд бол Sobo брэндийнх. За, бид нар яаж Sobo брэндийн пижактай болсон бэ гэвэл манайх хэвлэл мэдээллийн салбарын ган үзэгдлийн шагнагцсан. Тэгээд энийг маань урамшуулад энэ амжилтыг маань мэлаагаад Sobo брэндийн үүсгэн байгуулагч Чичи Орлагч маань манай редакцийн хамт бүр хүн тус бүрд маань ийм гой пижакуудыг явуулсан. Тийм ээжгүй агчийн маань хувьд яг бид нартай адилхан сэтгүүлч мэрэгчлээ. Гэсэн хэдиж тэр бүр ингээд одоо загварын салбарт маш амжилттай явахдуудыг өөрийн гэсэн брендийг ингээд бий болгоо явж байгаа. За мөн ингээд тэг брэнд бүтээж байгаа бүсгүүчүүдийг онцолж олон нийтэд бас таниулдаг тийм ихч байгаа. За тэгээ Sobo брендийн хувьд болохоор 24 оны гоёл наадмын тайзнаа гарсан загваруудаа танилцуулсан. Тэгээд яалтчгүй өнгөлөг шин дүр төрхүүдийг гаргаж ирсэн. Загварын ийм салбарт бас гоё ийм концепттэй брэнд гэдгээ бас онцолж харуулж чадсан брэнд шүү. Зөвхөн пижак биш юм билээ тий ингээд яг гоё плажтай хосоороо гэд ер нь маш олон төрлийн бүтээгдэхүүн гаргаад улам л өргөжөөд байгаа юм билээ. Бид хоёр яагаад энд бас энд Sobo брэндийг онцолж байгаа гэхээр нөгөө энэ амаргүй цаг үед тий амаргүй одоо энэ амаргүй даатгал төлдөг тий амаргүй нийгмийн даатгалын шимтгэл хувийн орлогын ер нь аюу амаргүй цаг үед бид нар байгаа. Тэгээ энэ амаргүй цаг үед өөрийнхөө бизнесийг хийгээд брэндээ улам өргөжүүлж агаад нь баяр хүргэж гин. Тэгээд хүн хийж чаддаг байгаад бас тэрийгээ бусдад хуваалцаж чаддаг, өгж чаддаг байна гэдэг бол маш гоё зан чанар. Тэгээд энэ гоё зан чанар Sobo брэндийн үүсгэн байгуулагч Чичи Орлагчд маань байна. За тэгээ өмссөн байгаа л бит хоёр байгаа болохоос ш манай багийнхан тэгээ бүгдээрээ гоё баяртай байгаа. Тэгээд баг хамт олонныхоо өмнөөс танд бас баярлалаа гэдгийг хэлье. Тэгээ амжилт хүсье.